гэж төрөл зүйл бол одоо хэд хэдэн онлайн нэг цитат эхлээд ярьсан дээр авч бодож байна л да, баримжаа авах үднэс. За манай уран зохиолын онлайн сэтгэлгээг өрн дахны онлайн сэтгэлгээтэй холбосон нэлээд хэд хэдэн ном байдгийн дотор гадам бугай, Шанжигтын гадам бугай, утга зохиолын онлайн үндэс номонд одоо туужийн тухай их тань мэд хүний тодорхойлт байдаг л да. Тэр нь болохоор үргэлжилсэн үгийн дунд хэмжээний туульсын зохиолын төрлийг туужиг нь туужийн дотор их төлөв хүний амьдралын нэг үеийн явдлыг төслөн үзүүлдэг байна. Туужийн дотор арманыг бодвол цөөн тоотой баатар гардаг гэснийг тодорхойлт байна. Ерөнхийдөө өрн дахиндаа бол Гёте сайхан томьёолсон юм шиг надад санагддаг. Бүх тодорхойлтыг бол одоо унших нь хайшаа юм те. Гётегийн тодорхойлт бол нэлээд зэгцтэй. Тэр их юу гэхээр урд хожид дуулдаагүй үйл явдлыг орон зай цаг хугацааны хувьд тодорхой хязгаартаагаар тодорхой тооны гол дүрээр дамжуулан өгүүлэх учиртай гэж тайлбарласан байна. Одоо яг Гётегийн туужийн энэ онол дээр болохоор үйл явдал өрнөж байгаа орон цайнд маш тодорхой байх хэрэгтэй гэж гардаг л да. Одоо энийг одоо маш сайн баримталж бичсэн зохиолч бол Стефан Цвейг ч юм уу. Стефан Цвейгийн жишээ шатрын тууж гэдэг тууж бол үйл явдал нь зөвхөн нэг ус онгоцон дээр болдог. Жишээ нь Хемингуейн одоо Өвгөн тэнгис 2 гэхэд үйл явдал нь зөвхөн нэг завиран дээр болдог ч юм уу те. Цаг хугацааны хувьд бас маш тодорхой. Одоо Нью-Йоркоос Буэнос Айрес хүрэх замд ч юм уу. Тэр загасчилж байгаа 2 хоногийн хугацаанд ч юм уу те. Магеллан хаагуур гарсан бэ гэх юм. Тэгээд дөрүүд бас их цөөхөн тодорхой нэг цөөхөн дүр дээр төвлөрч үйл явдал өрөндгөө гэсэн тийм л ерөнхий онол байдаг л да. Тийм. Гадамгой ч гэсэн гэв шинжийн хувьд бас тодорхойлсон байж зөв гэж юу бахтэй. Бас оновчтой тодорхойлсон байж тийм ээ. Галбаатар доктор бол одоо ингэж тодорхойлсон байгаа юм. Нэлээд тань мэд хүн шинжтэй. Туужийн хэмжээгээр үүлгээс том арманаас бага нэг гол баатар төвт бүлэг дүрийн тогтолцоотой. Гол баатарын амьдралын аль нэг үеийг хамарсан өвөл хүний дан шугам зохиомжийн зүйлсийг чөлөөтэй ашиглах гэх мэт тодорхойлсон байна. Тийм. За тэгээд ч нэг сүдтэй олон тодорхойлт байхгүй дээ. Тэгээд энэ туужин дээр манай судлаач Бэлэг сайхан багш маань бас нэлээд тулж ажилласан. Туужийн тухай тууж хэмээх үгийг мөшгсөн юу судалгаа юм хийсэн. Бэлэг сайхан гойн юу болохоор санаа болохоор жоохон юм өөрөвд санаа байна. Тууж гэдэг төрөл зохиолын хэмжээтэй огт хамаагүй ойлголт. Шин цагийн утга зохиолын түүхийг авч үзэхдээ өгүүлгээс том арманаас бага үргэлжлсэн мөнхийн зохиолыг оноож нэрлэж ирсэн нь үндсээрээ буруу. Тууж түүхэн үндэстэй хэрэг явдлын уран сайхан оруулан хуургаж бичсэн томоохон хэмжээтэй шүлгээр юм уу үргэлжлсэн үгээр бичсэн зохиолыг л заасан утга дийлэнх төрөл шиг байна. 1940-од оноос тууж гэдгийг Оросын утга зохиолын онцлтын бичснийг хуулбарлан дуураснаас Монгол язгуур шин чанарыг нь алдагдуулсан бололтой гэсэн нэг юм сонирхолтой аргумент байгаа байхгүй. Бэлэг сайхан багш юм. Тэгээ Бэлэг сайхан багш чинь Монгол ирэх товчс бүтээл дотроо энэ доктор хамгаалсан бүтээл дотроо энэ гаргалгаа хийж байгаа. Тэгээ энэ ихтэй нэг одоо ингээ харахад жоохон үнсэрхэг те одоо нэг категориос гарцсан тийм хуучинсаг ойлголт юм шиг санагдах мөртлөө яг одоо энэ хуулдахын туужуудыг уншаад ч юм уу эсвэл Норвегийн туужуудыг уншихад бас энэ Монгол туужийн бас энэ онцлогт Бэлэг сайхан багшийн хэлээд байгаа энэ аргументыг бас бодож үзэх нь зөв юм шүү гэсэн ийм бодол бас байгаа. Тэгээд за энэ онлын юмыг нэг уншаад явах гэдэг ингээ болсон тест тий. Тэгээд зочноос асуулт асуух уу? За тийм. Зочны бай хувьд бол одоо тууж гэдэг энэ зохиолын формат ч юм уу одоо энэ хэлбэр ер нь ямар санагддгийг өөрөөр чухал тууж гэж юу юм тий. Зөвхөн би бол ингэж л бодож байна л да. Онлын талын юмыг бол одоо би яаж одоо энэ мундаг судлаач ч мэдэх үү. Зүгээр энэ практикаар ингээд одоо юу гэдэг амьдрал дээр үтсэн харсан юмаа ингээ буулгаад бичээд ингээд явхаараа хэмжээний хувьд жаахан томроод ирэхээр л тууж болж байна. Гэхдээ энэ туужийн нэг онцлог энэ бол миний л өөрийн бодол штэ. Аливаа уран зохиолын тусгал нь бол нийгэм байдаг. Нийгмээ задлан шинжилдэг. Тэгэхээр европчуудын нийгэмшил бол юу гэдэг одоо бид манай одоо нүдэлчин ахуйгаас бол их өмнө одоо ингээд нийгэмших үйл явц нь явчихсан. Олон жилийн одоо харьцуулалт, дүгнэлт тийм юм одоо ихтэй байдаг учраас тэнд бол одоо арман гэдэг юм уу нэлээд тийм задаргаас одоо шаарддаг.
ийм утга зохиолын төрөл илүү хөгжсөн байх л гэж би дотроо л боддог шүү дээ. Манайх бол бид бол үндсэндээ ер нь 70-аад оноос өнгөрсөн зууны 70-аад оноос хотчлоо л доо. Тэгээд хотчин гэдэг маань бол нийгмийн нэг томоохон бүлэг үүсч байна гэсэн. Тэрний өмнө бол яасан ихээр одоо сум орны хэмжээнд, аймаг гишүүний хэмжээнд ингээд ерөнхийдөө нэг тийм эрхчлөлттэй задгаан амьдралтай явсан. Тэгээ энэ юмыг одоо нэлээд улс хууртай үзүүлэх гэх юм уу, тэр цаад үндсийг нухаж гаргаж ирэхэд л хамгийн тохирсон хэлбэр нь тууж юм байна л гэж би зүгээр дотроо боддгийн. Яг ингээд та нар бас бодоорой. Ер нь эхэндээ бол ингээд манайхан чинь одоо хамгийн баг манай хамгийн анхны бичгийн туужийг бол дамжсаргай бичсэн баг л та тийм ээ. Тийм яг уушаага болохоор их сайхан багш нөгөө 92 заглын тууж 92 заглын томог Тий. нөгөө ховнагоо энэ тууж цагаан дэрхийн тууж гэх мэт юм. Аман зохиол хэлбэрээр яваад ирсэн тий. Яг одоо орчин үеийн бичгийн хэлээр бичигдсэн анхны тууж болох зөвхөн байх л да. Тэгж боддог. Тэгээ тэн дээр ингээд харахад яг одоо тэр Монгол ах уу Монголын тэр нүүдэлчин эрхчлөөтэй хашаал бол хаашаа нүүж явдаг тэр амьдралыг задлаад ингээд үзэхэд хамгийн одоо тохиромжтой хэлбэр нь ихтгэжгүй багдахчгүй хэлбэр нь тууж юм байна л гэсэн юм ойлголт над байдаг байхгүй юу. Одоо бас нэг юм саваагүй санаа байдаг. Бас нөгөө алсыг загсан алтан загсны үлгэрийг бас боловсролтой хэвлэлийн газрынхан туужийнхаа ботын хамгийн их тавьсан байлээ. Ааха. Тэгээд надад болохоор бас нөгөө роман унших гэдэг чинь өөрөө соёл иргэншлийн нэг юм биш үү. Ааха. Үзүүлэлт юм шиг надад санагддаг. Романыг хүлээж авах гэдэг чинь тэгээд анхаарал төвлөрөх хугацаа одоо арман дээр төвлөрөх, тууж дээр төвлөрөх чинь нэг өөр асуудал шүү дээ, тийм. Тэрнтэй ч холбоотой юм бол тий бас миний л бодол шүү, тий. Тий